хуучин цагт бол Эрдэнтийг олон арслантай, энтгэг олон заантай гэдэг. Энтгэг олон заантай. Яг тийм тэгэл хүрэн цоожих тавхаах, тайваах гэл одоо бадяасрах, Батбүрүү гэд 10 эдэн арслан цув зогсчоод уусаа гаднаас ирсэн бүхийг төрүүлж уусаа бүгд ингэж зэрэгцэж зогсчоод туушин талд уусгадаг. Хідэн сайхан хурц арслангууд төрчихсөн. За тэр ах нар маань өөрсдөө үр хөвгтүүд нь барилдаад эхэлсэн үед би очив тавхаа арслангийн хүү чулуун гэрэл гээд чөлөөтөр сайн барилдаж ирсэн. Тэгээ нэг хідэн сайхан залуучуудтай хангардынхаа тэр авшигтай сайхан зааланд сайхан бэлтгэл хийгээд хамгийн анхны цол авсан шав маань чулуун гэрэл. За арслан болох уу? Тэг арслан болох тий. За. Тэгээ би тэд нартай тэгжсэн. За одоо ингээд дан гаднаас ирээд бөхчүүд төрүүлчихэд байдаг болцсон байна. За. Та нар одоо аав ах нарыгаа хар. 17-8 болоо жагс цогсож байгаа бол бүгдийн туушиндаал тавьдаг гэсэн. Тий. Одоо бүгдээрээ тэгнэ. Одоо хитүүлээ төрүүлж ин ч нутаг давамдаа чулуун гэрэл яг өөрөө Эрдэнэт хотод төрсөн. Уугуул өгөхгүй. За. Тэгэл жил бэлтгэл хийсэн Эрдэнэ хөө начин бас уугуул. Тий. Тэгээ нэг жил бэлтгэл хийсэн чулуун гэрэл маань төрүүлээд яг тэнд төрж өссөн бас золоо иргээд хүү маань аймгийн зам болоод ингээл ер нь Эрдэнэтийн залуучууд жил дараалан сайн барилдаад эхлэхээр урам орд юм байна. Жил дараалан төрүүлээд эхэлж байгаа. Тэгэхээр ч хүн урамшин тэгнэ. Өөрөө залуудаа өөрийнхөө хийж чаддгүй мэхийг нөгөө дүүлтэйгээ ярилцаж хийж хагаад бүр барилдгаа болсныхоо дараа сурччих. Багш болохоор. Багш болсон өөрөө сайжраад байдаг. Өөрөө сайжраад нөгөө дүүлтэйгээ дунд нь ороод үзээ явчихна. Одоо нэг 15 жилийн өмнөхөр чи тэр нэг 32 хувьтай явж үзэлгүй байх уу? Үзэлгүй. Тий. Тэгээд тэд нартайгаа сайхан барилдаад ноцолтоод шавнар маань тэгээд хоошоо урт хоёр хишиг даваа сайхан арслангууд ган төмөр энэ төр сайхан гараад ирсэн. Тэгээд тэд нар маань ч тэгээд одоо ер нь гаднаас очисон бөхчүүдтэй бол өгөө аваатай. Маш сайхан барилдаа.